За энэхүү хууль орж ирлээ. Газрын тосны үйлдвэртэй болохыг дэмждэг мөрөөддөг хүний хувьар би асуулт асууя. Хуулийн үзэл баримтал дээр Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дээр газрын хэвлэлийн баялаг ард түмний мэдэл нийтийн өмч байна гэж заасан байгаа. Үүнтэй холбогдуулаад үзэл баримтал дээр газрын тос байгалийн хийн нөөц ашигласны талаарх зүйл заалттай холбогдуулж би асуулт асууя. Өнөөдөр газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах энэ тухай орж ирж байгаа. Өнөөдөр газрын тосны үйлдвэртэй холбогдуулж 2018 оны 1-р сарын тогтоолоор энтхийн $1 тэрбум зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр баригдана. $760 сая хөрөнгөөр үйлдвэр барина, $240 сая нь дамжуулах хоолой барина гэж заасан. Энд тэзүүг үзсэн үү? Хэдэн сарын хэдэн оны тэзүү байгаа вэ? Энэ тэзүүтэй байх ёстой. За дараа нь $1 тэрбум, $1.2 тэрбум болж өөрчлөгдсөн. Дараа нь $1.7 тэрбум болж өөрчлөгдсөн. $200 сая, $460 сая ингээд нэмэгдэж байхад тэзүүд өөрчлөлт оролцсон уу? Хэдэн сарын хэдэн огноогоор хизээ өөрчлөгдсөн бай? Та нар үзсэн үү? Миний 2-р асуулт. 3-р асуулт. Энийг Монголын ард түмэн төлнө шүү дээ дараа нь. Хүүтэй төлнө шүү дээ. Хүүтэй төлнө Монголын ард түмэн. Ашдуулын коэффициент энэ өөрийгөө хизээ нөхөх вэ? Хэдэн жилийн дараа нөхөх вэ? Миний тоосоогоор 60.6 жилийн дараа нөхнө. Үндсэндээ хизээч энэний ашиг хэмийг одоо амьдарч байгаа монголчууд харахгүй байх. Миний энэ асууж байгаа зүйлүүдээр тоо баримттай хизээний тэзүү, хизээний дүгнэлтүүд байгаа вэ гэдгийг онсаар өдөртөө огноотон хэлж өгнө. 3-р асуулт. За энэ газрын тосны үйлдвэр дээр тэзүүгийн талаар би асуучлаа. Усны талаар усаар хязгаарч дутагдахгүй, усаар хангалттай байна. Энэ үйлдвэр мөрөөдөл биш. Хүмүүсийн мөрөөдөл дээр тоглож байгаа юм биш. Та санаа зовхгүй байж болно гэдгээр усны дүн шинжилгээ экспертүүдийн дүгнэлт нь хязгаар гарсан бай. Хэн гэдэг эрдэмтдийн дүгнэлт байгаа вэ? Дараагийн асуулт. Түүхийн эдийн гэрээ байгуулсан уу та нар? Одоо яг энэ хуулийн энэ нэмэлт өөрчлөлтөд оруулж ирж асууж шүү. Дорнодын тэр тамсгаас түүхий таслахгүй гэдэг гэрээ байгуулагдсан уу? Хэдэн сарын хэдэнд ямар тоотой, ямар огнотойгоор байгуулагдсан бэ? Би 4 маш тодорхой асуулт асууж байна. Ийм юмд хариулахгүй бол та нар над шиг одоо энэ дотор сууж байгаа 126 шиг монголчуудын мөрөөдлийг хуурж яана гэсэн үг. 2018 онд үйлдвэр баригдана. 2 жилийн дотор баригдана гэсэн. Одоо 2018 он болсон. Яагаад 10 жил хойшлогдов? Миний 5 дахь асуултанд хариулна. 6-т нь. За алт нь эртээд асуусан надад ямар ч томтой хариулт өгөөгүй. Яг энэ газрын тосны үйлдвэрийг хариуцж байгаа, засгийн газраас төлөөлж байгаа, энэ уулуурхай ямыг төлөөлж байгаа алтан цэцэг захирал $480 сая орж ирсэн юм шиг байна лээ. Хаашаа орсон мэдэхгүй гэдгийг 4-р сарын 1-нд энэ ордон дотор коридорт олон мэдээллийн хэрэгслээр ярьсан. Энэ $480 сая байхгүй орж ирээгүй гэж байгаа. Эсвэл тэр хүн худлаа хэлсэн юм уу? Та нар эсвэл худлаа хэлж байна уу? Энэ чинь Монголын ард түмнийг төлөөлж байгаа хүн энийг асуух ёстой шүү дээ. Та нар хариултаа саяны 6 асуултанд тоо баримттай, үндслэлтэй, тооттой хариулах ёстой. Нэр устай. Би хариултаа авъя. За, ажлын хэсэг хариулъя. Эндрийн 4-р микрофон. За. Ажилтны эрдэс байлгааны газрын тосны бодлогын газрын дарга ашиглалаа. За, техник эдийн засгийн үндслэлийг 2019 оны 1 сарын 30-ны өдрийн STR 18 0.001 дугаартай дүгнэлтээр анхны техник эдийн засгийн үндслийг хүлээж авсан. Уг техник эдийн засгийн үндслэлэр бол тэрбум $236 сая хөрөнгөөр олтоор үйлдвэр барина. За, дараагийн техник эдийн засгийн үндслэлийн тодтолыг 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ГСГ 23.001 дугаартай дүгнэлтээр хүлээж авсан. Уг техник эдийн засгийн үндслэлээр бол $462 сая нэмэгдэж тэрбум $698 сая тус үйлдвэрийг ашиглалтанд хүлээж авнаа гэсэн тодтгол хийгдсэн. За гол үндслэл нь бол цар тахлын улмаас
За бараа бүтээгдэхүүний үн, тээвэр логистикийн үн нэмэгдсэн. За мөн боловсруулах үйлдвэр дээр тодорхой хэмжээний техник технологиг Монгол улсын цагаагаар байгаль орчны юунд тохируулж шинжлэх шаардлагатай гэдэг үндслэлээр ингээд хийгдсэн байгаа. За үйлдвэр бол 2019 оноос анх баригдаж эхэлсэн. За 21, 22, 23 онд бол цар тахлын улмаас үйл ажиллагаа бол зогссон. За үүнтэй холбоотой үйлдвэрийн ажил бол тодорхой хэмжээгээр сунжирч байгаа. За үүнтэй адилхан төсөл хөтөлбөрүүд дэд бүтэц хөгжсөн газар бол 4-5 жилд босдог. За дэд бүтэц хөгжөөгүй улс орнуудад бол 8-9 жилийн хугацаанд босдог практикийг бид нар бас судалж үзсэн. За Дорнод аймагт газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа Petro China Dachin Tamsag компанитай бид бүтээгдэхүүн авах гэрээтэй бүтээгдэхүүн авах гэрээний салшгүй хэсэг протоколоор Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр баригдсан тохиолдолд энэ тэргүүн ээлжинд газрын тосыг Монгол улсын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ гэсэн гэрээний нэг салшгүй протоколтой энийг 2011 онд за би буруу санаагүй бол хийсэн. За 2014 онд батлагдсан газрын тосны тухай хуулийн дээр бол мөн нэн тэргүүнд Монгол улсын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ гэдгийг хуульчилсан байгаа. За дараагийн асуулт дээр 468 сая доллар орж ирсэн хаашаа орсон нь мэдэхгүй байна гэдэг асуудал бол тэр буруу ойлголт төрүүлсэн юм шиг байна. Ер нь бол энэ төсөл өөрөө Энэтхэгийн Экзим банкнаас санхүүжилт нь гардаг, гүйцэтгэлээр нь тухайн EPC 1 2 3 4 дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд рүү шилжээд явдаг. Үүнд Монгол улсын ямар нэгэн банк санхүүгийн байгууллага руу орж ирэх Монгол улсаас За гүйцэж хариулъя. 4-р микрофон. Энэ зээлийн зарцуулалтын дагуу Энэтхэгийн Экзим банкнаас төслийн гүйцэтгэгч рүү санхүүжилт шилждэг байгаа. Монгол улсын ямар нэгэн банк санхүүгийн байгууллага руу орж ирэх, дамжих, хуваарлах тийм боломж байхгүй. За хариулж дуслаа. За усны хувьд бол Дорногов аймгийн Борхойрын талаас тус үйлдвэрийг хангах хуц хэмжээний усны нөөц тогтоогдоод уг үйлдвэрийг хангахаар төслийн техник эдийн засгийн үндэслэлд орцсон явж байгаа. Борхойрын тал гэдэг газраас.